За хэвлэл мэдээллийнхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Улсын их хурл засгийн газраас энэ баялаг бүтээгчдийг дэмжих, за төрийн өмчийнхөө бодлого, засаглал, өргөөжийг дээшлүүлэх чиглэлээр багц одоо бодлого хуулийн төслүүдийг авч хэлэлцэж байгаа. Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлэг 2 удаагийн бүлгийн хурлаараа дамжуулж эдгээр одоо бодлогын хүрээнд хэд хэдэн хуулийн төслүүдийн боловсруулалтын төвшиндөх үзэл баримтлал зохицуултыг сонсож, за бас хуулийн төсөл боловсруулж байгаа засгийн газартаа холбогдох одоо салбарын багийнхандаа тодорхой одоо санал бодол чиглэлүүд өгж илүү сайжруулж энэ баялаг бүтээгчдийг дэмжих, төрийн өмчийн бодлого, засаглал, энэ өргөөжийг дээшлүүлэх чиглэлийн хуулиуд нийгэмдээ эдийн засгтаа үр өгөөжтэй байх энэ чиглэлээр нь одоо илүү сайжруулах ийм бодлого чиглэлүүдийг одоо өгч байна гэдгийг зориуд хэлмээр байна. За энэ хүрээнд биднээс эдийн засгийн эрхчлөөний тухай хуулийн төслийн боловсруулалтыг одоо сонсож бас тодорхой чиглэл өгсөн. За төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-аас 28 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хөвчлөх, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн асуудлаа одоо сонслоо. Татварын багц хуулийн шинжлэлийн одоо асуудлыг мөн сонсож тодорхой чиглэлүүд өглөө. За дээр нь энэ оюу толгойн бүлэг ордын ашиглалт Монгол улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өргөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх улсын их хурлын хяналт шалгалтын төр хорооноос хяналт шалгалтынхаа ажил сонсголон нээлттэй хийсэн Монголын ард түмэн хэвлэл мэдээллийнхэн бүгд мэдж байгаа. Тайлан дүгнэлтэн улсын их хурл дээр танилцуулсан, улсын их хурлаас гарах шийдвэрийн төслөнд танилцуулсан юм. Улсын их хурлын 5 дахь өдрийн чуулганаас энэ шийдвэр Монголын эрх ашигт илүү нийцтэй сайн гарах ёстой. Тийм учраас эдийн засгийн байнгын хороон дээр нэг ярилцаад санал бодлыг энэ нийт гишүүдийнхээ санал бодлыг аваад тэгээд энэ төр хорооноос санаачилсан их хурлын тогтоолын төсөл бол Монголын эрх ашгийг бүрэн хангаж чадах хэмжээний ийм шийдвэрийн төсөл байх ёстой гэдэг энэ одоо саналын дагуу өнөөдөр бас бүлэг дээр ярьж, за төр хорооныхоо үйл ажиллагааг сайн одоо ажиллалаа. Энэ оруулж ирсэн тогтоолын төслийг илүү чамбайруулж, тэгж байж тэр оюу толгойн бүлэг ордын хүрээнд онтроогийн тэр 2 тусгай зөвшөөрлийг, за ашигт малтмалын тухай хууль, за хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан заалтын дагуу за илүү сайжруулах тэр нэмэлт гэрээгийн зохион байгуулах чиглэлээр байвал илүү зохилттой өргөөжлөн дээшлэн оюу толгойн одоо төсөл дээр бидэнд олсон ололтч бий, алдсан алдаач байдаг. Тийм учраас энэ туршлага сургамж дээр тулгуурлаж тэр бий гаргасан алдаагаа цаашид давтахгүй байх үүднээс нь энэ нэмэлт гэрээнийхээ асуудлыг зохицуулж явах ёстой бусуу гэдэг байдлаар гишүүд байр суурь нэлээд тодорхой илэрхийлж шийдэл талдаан тусгахыг одоо чиглэл болголоо. Дээр нь оюу толгойн энэ том төсөлд хувь нийлүүлэгчээс ашиглаж байгаа зээлийн хүүгийн асуудал нэлээд одоо хэл ам дагуулж байгаа. Үнэхээр Монголын эрх ашигт нийцэхгүй байгаа. Энэ үнийг нийцүүлэх энэ уулуурхайн том төслүүдэд банк санхүүгийн олон улсын байгууллагуудаас олгож байгаа зээлийн хүүгээс ихгүй байх хэмжээнд энэ үнийг зохицуулах ёстой юм гэдэг зүйл. За дээр нь бас дотор нь задлж үзүүлэх хэд хэдэн асуудлууд байдаг. Үнэхээр зэсийн үнийн бууралтай холбогдуулаад алдагдлын асуудал чирэгдээд одоо бидэнд орж ирэх ёстой орлогын хэмжээг бууруулад байгаа зүйлүүд ч байж байдаг. За бас тодорхой хөрөнгүүд ийм бүртгэлийн асуудалч байгаад байдаг. Тэгээ энэ асуудлуудыг жоохон дотор нь задлаж тогтоолынхоо төсөл тусгаж гимэн Монголын энэ оюутлогын төслийн талаар баримтлах чиглэл хүртэх өргөөж маань наашлах ийм бололцоо бүрднэ. Ингэж одоо гаргая. За тийм учраас манай
намын бүлгийн гишүүд маргаашийн энэ эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр бас өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж эдийн засгийн байнгын хорооноос хяналт шалгалтын төр хороо руугаа очих санал дүгнэлтэнд өөрсдийнхөө одоо санал дүгнэлтүүдийн байр суурийг тусгуулж оруулж ингэж энэ асуудлыг бүрэн шийдэх нь зөвөө гэж ингэж одоо тодорхой шийдэл гарлаа гэдгийг би зориуд хэлмээр байна. Дээр нь улсын их хурал дээр энэ төрийн нийтийн өмчийн тухай төрийн өмчит компаниудын тухай 2 хуулийн төсөл өмнө нь одоо өргөн баригдаад ороод ирж гисэн. За бас тодорхой хилцүүлгийн төвчөнд явж байгаа юм. За энэ асуудлаа шуурхайлах чиглэлээр бас бүлгээс тодорхой чиглэл юмнууд гарсан гэдгийг хэлмээр байна. За ингээд өнөөдрийн энэ одоо мэдээллийн өх үйл ажиллагаанд манай бүлгийн дэд дарга Ариун Зэя дарга оролцож байна. За манай бүлгийн гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямцагт дарга оролцож байна. Сангийн сайд Жавхлан сайд маань оролцож байна. За ингээд тус тусынхаа чиглэлээр тодорхой мэдээллүүдийг та бүхэнд өгнө. За өнөөдөр улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн хурлаар засгийн газрын зүгээс боловсруулалтын шатанд за энэ өргөн барихад одоо мэдгүй бэлэн боллоод байгаа татврын багц хуулинд орох нэмэлт өөрчлөлтүүдийг танилцууллаа. За та бүхэн энэ талаар бол нэлээд мэдээлэлтэй байгаа болов уу гэж бодож байна. За 2026 оны төсвийг энэ оны одоо цаглбарынхаа дагуу өнгөрсөн 9 сарын 1-нд өргөн барихтаа зэрэгцээд одоо татврын багц хуулинд оруулах гэж байгаа өөрчлөлтүүдийг одоо парламент дээр тавьсан байна. За ингээд татврын хууль тогтоомжийн хуулийн дагуу за бүрдүүлээд за мөн одоо парламент дээр тавьснаас хойш за улсын хурлын гишүүд одоо бүлгүүдээр танилцуулсны дараа за мөн цаг хугацаатай уялдуулж эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж зарим нэг өөрчлөлтүүд одоо жижиг хэмжээний өөрчлөлтүүд орсон байгаа. За ингээд үзэл баримтлалаа одоо энэ 7 хоногт батлаад за энэ ондоо багтаж улсын хурлд өргөн барихаар одоо бэлдээд байна. За ер нь хуулинд орж байгаа өөрчлөлтүүдийн талаар бол бид нэлээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг өмнө хэд удаа өгсөн. За тийм учраас та бүхний цагийг аваад явахаас шууд асуулт хариултанда бид бэлэн байна. За ер нь бол татврын багц хуулийн өөрчлөлтийг бид сүүлийн 1 жил гаруйн хугацаанд боловсруулалтын шатанд одоо бэлтгэл ажлаа хангасан. За энэ хүрээнд бол давхардсан тоогоор бараг 200 мянган одоо аж ахуй нэгж иргэдүүд өөрсдийн одоо төрийн бус хамрагддаг төрийн бус байгууллагууд за шат шатны худалдаа аж үйлдвэрийн танхимууд за мөн манай татврын байгууллага орон нутагт бол одоо засаг даргын хамгийн газар татврын байгууллагуудаар дамжуулж бас нэлээдгүй өргөн хүрээнд одоо санал асуулга одоо явуулсан байдаг. За энэний үр дүнд одоо энэ удаагийн татврын багц өөрчлөлтийн одоо санал боловсрогдож байна. За ер нь бол 1990 онд бид нар шинэ татврын тогтолцоонд шилжснээс хойш татврын багц хуулинд одоо багцаар нь өөрчлөлт орж байгаа гэмэл энэ удаа 4-р удаагийн өөрчлөлт болж байна. За өмнө нь бол 3 удаагийн өөрчлөлтүүд бол нэг за нэг 10 за доор хойж за 8-аас 12 жилийн хугацаанд болж байсан бол за 2019 онд татврын багц хуулинд өөрчлөлт орсноос хойш ингээд 5 жилийн дараа буюу одоо хамгийн ойр хугацаанд татврын багц хуулинд одоо өөрчлөлт орохоор ингэж бэлтгэл ажлаа хангалаа. За энэ удаагийн татврын хуулийн зөв гол статистик гэх юм бол ер нь 30 төрлийн татвар одоо байдаг. За үүнээс бол 9-10 татврын ийм параметрт бол өөрчлөлт орж байна. За мөн 20-од одоо зохицуулалтын шинжтэй ийм өөрчлөлтүүд орж байгаа. За энүүний үр дүнд за 2.8 их найт төгрөгийн одоо татврын орлогын нөлөөтэй. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний одоо татвар ард одоо иргэд аж ахуйн нэгжүүд дээр үлднэ гэсэн үг. За тухайлбал хувийн орлогын албан татвар одоо 1 их найт орчим одоо чөлөөлөгдөж иргэдийн гар дээр үлднэ гэсэн үг. За энэ маань бол
одоо орон нутгийн татварын орлого гол орлого байдаг. За ингээд энэ хэмжээгээр чөлөөлөгдчихөөр за тэр хэмжээгээр улсын төсвүүдээр орон нутг руу одоо татаас өгөх ийм одоо нэмэлт ачаал ирнэ гэсэн үг. Тэгэхээр 2.8 их найд дотор маань одоо нөөтийн татварч орцсон явж, хувийн орлого олнот аж ахуйн нэгж орлого албан татвар орцсон явж байгаа. Нэг талдаа ийм хэмжээгээр орлого буурна. За нөгөө талдаа одоо орон нутагт ийм хэмжээний одоо татаас очно гэхээр төсвөдөр үзүүлэх нөлөөлөл нь бол 2.8-аар тогтохгүй 4 гаруй одоо их найт төгрөгийн ийм тооцоололууд бол эх жилүүдэд тухайн жилүүдийнхаа төсөвд одоо шингэж орно гэсэн үг. За ийм одоо гол статистикуудыг танилцуулах байна. За багц хууль гэхээр та бүхэн мэдж байгаа татварын ерөнхий хууль, хувийн орлого албан татварын хууль, нөөтийн орлого албан татварын хууль, аж ахуйн нэгжийн орлого албан татварын хууль гэдэг. За эдгээр хуулиуд дээр бол өөрчлөлт орно гэсэн үг байна. За товч мэдээлэл юм байна. Тэгэхээр Монгол Улсын ерөнхий сайд зондон шитрийн тэргүүлсэн засгийн газар бас эдийн засгийн тусгаар тогтнолыг бий болгох, хувийн хвшил, аж ахуйн нэгж иргэддээ бас эдийн засгийн эрх чөлөөг олгох энэ чиглэлд бас томоохон одоо бас бодлогын өөрчлөлтүүд хийж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын засгийн газраас улсын хурлд өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүдийн талаар та бүхэнд бас мэдээлэл хийж байна. Энэ одоо 1-р сая бүлгийн даргамаас товч танилцуулсан эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль. Эдийн засгийн хөгжлийн сайд энх баяр сайдаас өнгөрсөн 7 хоногт нэлээд мэдээлэл хийсэн байгаа. За 2-р сая жавхлан сайдын танилцуулж байгаа энэ татварын багц хуулиуд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, гайлын албан татваруудаас аж ахуйн нэгж иргэдээс томоохон дарамт тулж байгаа. Эдгээр асуудлыг бас хэрхэн яаж хөнгөлөх үү? Дарамтыг буруулах уу? Ер нь татвар төлөгч, баялаг бүтээгч, ажил олгогч, ажлагчдаа бас дэмжсэн юм бодлого энэ эдийн засаг бас санхүү хүндрэлтэй энэ цаг үед хэрэгтэй байгаа. Энэ хүрээнд хийж байгаамаа. Тэгээд нэмээд энэ бас төрийн өмчт компаниудыг цэгцлэх, төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн өмчийн одоос ил тод нээлттэй байдлыг бий болгох, төрийн өмчт компаниуд дээр даргын цүнх баригч нар томилогдож төрийн өмчөөс хомслох, хулгайлах энэ асуудлыг бас цэгцлэх энэ зорилгоор бас тодорхой ажлууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд томоохон ч ажлууд үр дүн гарч байгаа. Ингээд 2026-аас 2028 онд Монгол Улсын засгийн газраас төрийн өмчийг ил тод нээлттэй, үр ашигтай, өгөөжтэй болгох энэ хувьчлах, худалдах энэ бодлогоо их хурлд бас өргөн барьсан. Энэ 7 хоногт Монгол Улсын их хурл хэлэлцэнэ. Тэгэхээр энэ талаар та бүхэнд бас товчхон мэдээлэл өгье. Өнөөдөр Монгол улсад төрийн өмчтөд 101 аж ахуйн нэгж байна. 101 аж ахуйн нэгжээс 33 аж ахуйн нэгждэр төрийн өмчийг нээлттэй, ил тод, хөрөнгийн биержээ дамжуулж хувьцааг нь олон нийтэд борлуулах. Тодорхой төрөнгийн өмч хөрөнгийн дуудлах, худалдах, хувьчлах. Зарим нэг томоохон компаниудаас бүтцийн өөрчлөлт хийж олон улсын менежмент нэвтрүүлж засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх ийм томоохон бодлого арга хэмжээнд хийгдэнэ. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчт компаниудаас үндсэндээ хулгайг бол таслан зогсоох тал дээр тодорхой ажлууд хийгдсэн. Тухайлах юм бол Эрдэнэ төвлөрдөр дээр байдаг зэсийн баяжмлын гэрээний хулгай гэдэг зүйл таслан зогсоогдсон. За мөн Эрдэнэ төвлөрдөр дээр байдаг бараа бүтээгдэхүүн шахдаг, тендерт худалдаа авалт танилтал арга үрийн арга хэрэгжилж шахаа хийдэг. Энэ таслан зогсоосон. Замус Эрдэнэтийн үйлдвэрийн овоолгын хулгайг үндсэндээ зэгсэл дуусж байна. Тун удахгүй Монгол Улсын ерөнхий сайд шинэ жилээрээс ард түмэндээс энэ талаараас ил тод нээлттэйс мэдээлнэ. Ийм байдлаар бас үр ашигтай ажиллаж байгаа, өгөөжтэй ажиллаж байгаа, илүү нээлттэй ил тод болгож байгаа энэ асуудлуудаар төрийн өмч компаниуд зэгцэрч байгаа. Эрдэнэс 5 компани дээр байсан бүх гэрээнүүдийг ил тод болгох, нээлттэй болгох, цаашлаад төрийн өмчийн сая хэлсэн 101 аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл, хөрөнгө, томилгоо, худалдан авалт, орлого, зарлага, санхүүгийн энэ бүгдийг ил тод нээлттэй ийм Монголио систем болон төрийн өмчийн компаниудын нэгдсэн мэдээллийн системд ил тод болгох энэ ажлууд хийгдэж байгаа. За үүний залгаас болгож бидний төрийн өмч компаниудаа илүү бас хувийн хвшлийн оролцоотой олон улсын сайн засаглал, сайн туршлага, сайн менежменттэй хөрөнгө оруулалтыг оруулж ирэх
ийм байдлаар одоо зэгцлэх энэ бодлогоо улсын их хурл өргөн барих гэж байна. Түрүүн биелсэн 101 аж ахуйн нэгжээс 33 аж ахуйн нэгжээр одоо бодлого хэрэгжиж байна. Зарим компаниудын хувьцааг одоо 10-аас 49% хүртэл одоо хувьчлах, зарим компаниудын одоо хувьцааг одоо 100% хувьчлах, зарим компаниудаар одоо бүтцийн өөрчлөлт хийх энэ асуудлууд хийгдэнэ. Энэ мэдээллийг та бүхэнд одоо өгч байгаа юм аа. Тэгээд энэ хүрээндээ энэ их хурл дээр одоо энэ 7 хоногт хилцэгдэж эхлэх нь тодорхой мэдээлэл болох бах. Аль болох одоо төр өөртөө стратегийн ач холбогдолтой асуудлуудаа төрийн эмчилгээ компани байлгая. Ард иргэдийн сайн сайхны төлөө тийм үү, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах энэ компаниудаас одоо ачаа өрөх байдлаар өөртөө байлгая. Харин одоо хувийн хөвшилтэд өрсөлддөг хувийн хөгжлийн одоо хөгжлийг одоо хясан боогдуулж хааж боогдуулдаг ийм одоо хувийн хөгжилтэй өрсөлдөг аж ахуйн нэгжүүдэд илүү одоо хөвчилж нээлттэй борлуулъя гэсэн ийм одоо бас бодлогыг их хурл өргөн барих гэж байгаа. За баярлалаа та бүхэнд.